яагаад ингэ шороотоос болоод хүл гарч өгчвөө? Байна уу? Хүүхдийн тусламжийн 108 утсуу? Сайн байна уу? Та өөрийн хүүхдээ үе тэнгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэж үзэж байвал эхлээд боловсролын орчин дах хүүхэд хамгааллын баг буюу ангийн багш нийгмийн ажилтнанд мэдэгдэж хүүхдэд тусламж авах боломжтой байдаг. Мөн хүүхэд хамгааллын тухай хуулийн шинжилсэн найруулгын хүрээнд тус хуулийн 23 дугаар зүйлд зааснаар сургуулийн нийгмийн ажилтан, багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар хамтран сургуулийн орчин дах хүүхдийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрлэхэлтийн талаар гомдол мэдээлэл хүлээн авч нээлттэй сувг ажилуулах. Хичээлийн шинэ жилийн турш хүүхдэд эрсдэлт нөхцөл байдлыг үнэлэх, хүүхэд бүрийн нийгэм сэтгэл зүйн асуудлыг илрүүлэх, зөвлөгөө тусламжийг үзүүлнэ гэж тусгасан байдаг. Мөн тухайн хуулийн 23-ийн 4-ийн 5-д зааснаар хүчирхийлэл, үе тэнгийн дээрлэхэлд үйлдсэн хүүхдэд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тусгасан. Үүнд сурагчид өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулгах, зөвлөгөө өгөх, хохирогч суралцагчаас уучлалт гуйлгуулах. 2. Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх, хүүхдийн төлөвшөлд нөлөөлөх сургалт, үйл ажиллагаанд эцэг эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт хамруулах. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийх зэрэг арга хэмжээ авахыг тусгасан. Мөн манай утсаар дамжуулан мэдээлэлээ холбогдох хүүхэд хамгааллын байгууллагад мэдэгдэх боломжтой юм шүү. Эцэг эх асран хамгаалагчдаа асуудлаа нуулгүй хэлж